Сайн байцгаана уу? Шинэ дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. Миний өнөөдрийн ярих хэрэг бол 2019 онд Америк нэгдсэн улсад гарсан гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүн амны хэргийн талаар ярина. Ингээд хэрэгтэй орцгоё. 2019 оны 5 сарын 24-нд 5 хүүхдийн ээж Женнифер хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчөөд гэртээ очсон. Орой сургуульд харах болоход тэр хүүхдэд авахар очоогүй. Түүнийг ирэхгүй болохоор нь хүүхд тасрагч нь учруу залгасан ч холбогдож чадаагүй. Санаа нь зовоод гэрлүү нь очиход гэрт нь бол өөрөө байгаагүй. Харин гаражийнхэн цонхон доор жижиг цус шиг толгой харагддаг. Сайн харвал цусан дээр гიშгсэн гутлын хагас мөр хамгийн эвгүй зүйл нь шалыг цэвэрлэж дөнгөж дууссан мэт харагдсан. Яг л Лорныг ирэхийг хараад сандраа дутуу цэвэрлэж явсан мэт. Тэр гайхаж сандран 911-т дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирж хэргийн газар үзлэг хийж Женниферийг хайсан ч олоогүй. Ингээд Нью Кэнэн хотын цагдаагийн хэлтэс Женнифер Жулиасыг албан ёсоор сургаггүй болсон гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Цагдаа нар Женниферийн гаражаас олдсон цусны толбон дээр ДНХ шинжилгээ хийхэд энэ нь бол Женниферийн цус болох нь батлагдсан. Энэ нь зүгээр ч нэг хүн алга болсон хэрэг биш. Хүн амны хэрэг байх магадлал маш өндөр байна гэж цагдаа нар үзээд эрдлийн ажиллагааг гэрчимжүүлсэн. Тэрээр Нью-Йорк хотод төрж өссөн өндөр боловсралтай өөрийн хувийн 5 Make Sam гэх нэртэй блог хөтэлдэг эмэгтэй байсан. Jennifer Brown University-д сурч байх үедээ найз нөхөд танилын хүрээллээрээ дамжуулж өөрийн нөхөр болох Fotis Juliusтай танилцсан. Fotis-ийн хувьд гэрээ гаралтай амжилттай бизнес эрхлэгч. Тэдний харилцаа маш хурдан гүнзгийрч 2004 онд гэрлэж өөр мужи руу нүүж 5 хүүхэдтэй болсон. Энэ хугацаанд Fotis The4 Group компаниа хөгжүүлж тус компани нь өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн ихэвчлэн хэдэн сая долларын өртөг бүхий хаус орон сууц барьж худалддаг. Гаднаас нь харахад төгс гэмээр гэр бүл амжилттай бизнесмен нөхөр гайхалтай ээж гэвч бодит байдал үнэндээ харагдаж байгаа шигэ байсангүй. 2004-өөс 2010 оны хооронд тэд хамтдаа аялж тансаг амьдралын хэв маягаар амьдарч байсан. Jennifer блогдоо нөхрөө урам зориг өгдөг, спортлог, зорилготой хүн гэж тодорхойлдог. 5 хүүхэдтэй болох нь тэднийг илүү дотно болгож гэр бүл нь жаргалтай байна гэж найдаж байсан. 2011-ээс 2017 оны үе хүртэл Fotis ихэнх цагийг бол бизнес болон ажил дээр өнгөрүүлэх болсон. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг нь багасаж, Jennifer найз нартаа нөхрөө өөрийг нь хит их хянаж, сэтгэл зүйн дарамт үзүүлж байгаа гэж ярих болсон. 2017 онд Jennifer нөхрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар гомдол гарган салах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн. Тухайн өрөвдөлд би нөхрөөсөө айж байна, салах өрөвдөл гаргах нь түүнийг уурлуулна. Тэр хэрвээ намайг салах өрөвдөл гаргасныг мэдвэл ямар нэгэн байдлаар гэмтэх гэж оролдоно. Тэр намайг хяналтандаа байлгахын тулд хүүхдүүдээр минь сүрдүүлсээр ирсэн. Би түүний төрөмгийд зан авир гинтийн докторгүй уур хилэн олон удаа твчсэн. Энэ бол миний болон хүүхдүүдийн минь аюулгүй байдал занал хийлж байна. Гэр бүлийн маань амьдрал гаднаасаа төгс харагддаг байж магадгүй. Гэхдээ хаалганы цаана айц төгшөөр сэтгэл зүйн дарамт ганцаардал байсаар ирсэн. Санхүүгийн хувьд хараат байлгаж өөрийн дураар захиран зарцуулах хэрэггүй бүх санхүү мөнгөний асуудлыг Fotis өөрөө 100% хяндаг. Гэр бүлийн хөрөнгө мөнгийг The4 Group-ийн үр төлбөр эрсдэлтэй төслүүдэд дураараа ашиглаж байгаа талаар дурдсан байсан. Найз нөхөд гэр бүлийнхэн ч Jennifer-ийг нөхрийнхөө чанга хатуу хяналт дор айцтай амьдарч байгааг мөн Fotis байнга хүүхдүүдийг нь авч явна гэж сүрдүүлдэг байсныг нь бол гэрчилсэн. Салах өргөдлөө өгснийхөө дараа Jennifer хүүхдүүдэд дагуулад Нью Кэнэн руу нүүсэн. Шинэ үж утсан газар нь түүний эцэг эхийн гэртээ ойрхон шинэ амьдралаа эхлүүлэхэд аюулгүй нам гүм газар байсан. Jennifer-ийг өргөдөл гаргасны дараа Fotis ч мөн адил хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг авах хүсэлтэй байгаа талаараа шүүхэд хандсан. Jennifer Fotis-ийг эрс шийдэмгий аимшигтай занал хийсэн зан авир гаргаж түүний аюулгүй байдалд халдаж машинаар мөргөхийг оролцсон талаар шүүхэд дахин гомдол гаргасан. Энэ мэт Fotis-ийн докторгүй зан авир үйлдэлүүдээс нь болоод шүүхээс түүнийг хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нь түр хугацаанд хассан. Fotis Jennifer-ийг уцаар сүрдүүлж, имэйл бичиж хүүхдүүдийн хэрэгцээнд зориулагдсан мөнгнүүдийг албаар өгөхгүй удааж түүнийг өөрөө бие дааж амьдрахлаа авч явахт нь маш хэцүү болгож
хууль чимгүүлэгчийн төлбөрөөр төлөхөд хүндрэлтэй болсон байсан. Jennifer өөрийн блог дээр болон найзуудтай нөхөр нь өөрийг нь мөрдөж байгаа мэт санагддаг. Супермаркет руу явхад нь хүртэл түүний ойр хавьд нь гарч ирж байсан талаар бол ярьсан. Jennifer-ийг шүүхэд өргөдлөгч нүүж явсны дараа Fotis Флорида руу хийсэн аяллаараа хувийн блог бичигч Венесуелийн спортын сэтгүүлч Мишель гэх эмэгтэйтэй танилцсан. Нэг нь усан спортын сонирхогч, нөгөөх нь спортын сэтгүүлч байсан учраас сонирхол нэгтэй хоёр бол маш хурдан дотносож Мишель Фотисийн гэрт нүүж очиод хамт амьдрах болсон. 2019 онд Jennifer-ийг алга болсны дараа мөрдөн байцаагчид Фотис болон Мишель хоёроос байцаалт авахд тэд хоёулаа энэ хэрэгт холбоогүй гэж мэдүүлсэн. Фотис Jennifer-ийг Gone Girl гэх кино шиг өөрийг нь хэрэгт хийх гэж үгсэн мэт жүжиглэж алга болсон гэж бодож байгаа талаараа хэлсэн. Харин мөрдлөгийн явцад 2019 оны 5 сарын 24-ний өглөө 7 цаг 57 минутын орчимд Jennifer Chevy Suburban маркийн автомашинаараа гэртээ ирж байгаа нь харагддаг. Энэ нь Jennifer-ийн амьд харагдаж байгаа хамгийн сүүлийн дүрс. Мөн тухайн өдөр Jennifer-ийн гэрийн камерт Fotis Duelos vintage загварын ундаг дугуй унаад явж байгаа байдалтай бас бичигдсэн байсан. Үдээс хойш нь цагдаа нар замын камер шалгаж байгаад Jennifer-ийн Suburban машин нь 10 цагийн орчимд гэрээсээ гараад Waverly Park руу орж ирээ зогсон болохыг бол тогтоосон. Машин барьж байгаа хүн нь бол тодорхой харагддаггүй. Fotis эсвэл хэрэг талбайтай итгээд мөрдлөгийг төөрөгдүүлэх Jennifer-ийг тэнд өөрөө очиод алга болсон мэт харагдуулах зорилгоор авч ирээд орхисон байх магадaltaй гэж бол мөрдөгчд үүдсэн. 2019 оны 5 сарын 24-ний өглөө Fotis-ийн унаж явсан vintage загварын ундаг дугуйг атс улаан өнгийн Toyota Tacoma маркийн машин Jennifer-ийн амьдарч байсан New Canaan руу орж ирж байгаа замын хяналтын камерын бичлэг бас олддог. Тус машиныг номероор нь шалгаад бол эзнийг нь олж тогтоосон. Хачирхалтай эзэн нь бол Fotis-ийн Defor Group компанийн ажилтан байсан. Ажилтнаас нь мэдүүлэг авахд тухайн өдөр Fotis түүнээс машиныг нь зээлж авч явсан. Оройн нь бол авчирч өгөхдөө түүнийг сайн цэвэрлүүлээрэй гэж бол захиад явсан. Машиных нь суудлын бүрээс солигдож урд хамар хэсгээрээ юм өргсөн юм шиг сөв үүссэн байсан талаар нь бол мөрдөгчдөд мэдүүлэгтээ дурдсан. Машинд нь үзлэг хийхэд салоноос нь болон тээшний хэсгээс нь цусны толгой илэрсэн. Толб зөвхөн гадаргуу дээр бус суудлын бүрээс шалны хэвсэн дээр нь гүн нэвчсэн байсан. Цусны толбоноос дээж авч DNA шинжилгээ хийхэд Jennifer-ийнх гэдэг нь бол батлагдсан. Үүний дараа цагдаа нар Jennifer-ийн гэрт иргэн очиж гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газар байж болзошгүй гэж үзэн нарийн шалгалт хийхэд галт тогооны хэсэгт цусны уул мөр, угаасан мөртлөө улдсан толб, ханан дээрх жижиг үсэрсэн цус олдсон. Эдгээр уул мөрийг бас DNA шинжилгээнд оруулахад Jennifer гэдэг нь бас л батлагдсан. Удалгүй дахин камерын бичлэг олдсон хар өнгийн Ford F150 маркийн машиныг Fotis Duelos жолоодож харин хажууд нь Мишель сууж байгаа байдалтай тэд бараг 30 орчим өөр хогийн савнуудын хажууд зогсож хар уттай зүйлс хайж байгаа нь бичигдсэн байсан. Мөрдөгчид тухайн байршлуудаар нь тэр даруй очиж доторхойг нь үүдтэл цаасан альчуур, хуунцар сав, резинэн бэли, цусны үйл мууртай цэвэрлэгээний материал, цусны толботой цамц, хөхөвч зэрэг зүйлс гарч ирсэн. DNA шинжилгээ хийхэд Jennifer-ийнх болох нь тогтоогдсон. Мөн зарим зүйлсээр Fotis-ийн DNA-ч бас холилдсон байсан. 2019 оны 6 сарын 1-нд Fotis Duelos Мишель нарыг нотлох байрамд устгасан, мөрдөн байцаалтанд саад учруулсан хэцүүл ангиар буруутгаж баривчилсан. Fotis мэдүүлэгтээ хэрэг болдог өдрийн өглөө гэртээ байсан. Дараа нь Defor Group-ийн офис руу явсан. Jennifer-тэй уулзаагүй. Өдөр нь Farmington дахь гэртээ барилгын ажилтай холбоотой уулзалт хийсэн. Дараа нь дугуй унаж явсан ч хаг хаана хаашаа яг яах гэж явснаа бол тодорхой хэлээгүй. Оройн Мишельтэй хамт Хартфорд хот руу явсан гэж хэлсэн ч тэнд бас яг юу хийсэн, яах гэж явсан талаараа тайлбар өгөөгүй. Цагдаа нар түүнээс өглөө эрт Jennifer-ийн гэрийн камерт бичигдсэн дүрс, гар утасныхын GPS өглөөний 8 цагт New Canaan хотод заасан. Мөн оройн 7 цагийн үед Мишельтэй хамт Хартфорд гудамжинд хар утастай хог хаж буй камерын бичлэгийн талаар асуухад
Би Jennifer ямар ч муу зүйл хийгээгүй. GPS-ийн байршил болон CCTV-ний бичлэгт алдаа гарсан байж магадгүй. Цусны толбыг харин хуучин толбо байх өөр зүйлээс үүссэн байж болно гэх зэргээр мэдүүлгээ тавцаар байсан. Харин Мишелийн хувьд мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн. Эхний мэдүүлэгтээ Фатистай хамт байсан ч хогийн утан дотор юу байгааг мэдээгүй, зүгээр л хамт явсан. Jennifer-ийн гэрт болсон зүйлсийн талаар юу ч мэдэхгүй гэх зэргээр бол мэдүүлгээ өгсөн. Хоёрдугаар мэдүүлэгтээ камерын бичлэгүүдийг үзүүлсний дараа Мишель өөрийн өмнөх мэдүүлгүүдээ өөрчилж эхэлсэн. Тэр уутнууд дотор цэвэрлэгээний хэрэгсэл алчуур байсныг харсан. Фатис зүгээр л хаях хог гэж хэлсэн ч зарим нь нойтон улаавтар толготой байсныг бол харсан гэж бас мэдүүлсэн. 3 дахь удаагийн мэдүүлэгт Такома болон Субурбаны байршлыг мэдэж байсан. Уутанд байсан зүйлс түнд аимшигтай байсан гэж хэлсэн. Тэр үргэлж энэ талаар ярих болгондоо Фатисын үйлдэлд өөрийгөө холбоогүй мэтээр тайлбарлаж байсан ч нотлох баримтууд Мишелийг хамт хэрэгтэн гэдгийг хангалттай нотолж байсан. Мөрдөн байцаалтын өрөөнд цагдаа нар түүнээс асуулт асуух үед тэр сандарч, чичирч, уйлсан байдалтай маш сэтгэл зүйн хувь докторгүй харагддаг. Хамгийн анх Jennifer-ийг алга болсон гэж дуудлага өгсөн хүүхэд асрагч эмэгтэй гол гэрчүүдийн нэг байсан. Шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Jennifer Julius-ийн 5 хүүхдийг хардаг гэр бүлийн гишүүн мэт итгэлт хүн нь байсан. Тэр анх 2012 оны 9 сард хүүхэд асрагчаар ажилд орж 2013 оноос тэдэнтэй хамт амьдрах болсон. Фатис Jennifer-д байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Түүний үйлдэл бүрийг хянаж хаашаа явах, хэнтэй уулзахыг нь бүртгэж хязгаарлах үг үйлдэл гаргадаг. Jennifer эдийн засгийн хувьд Фатисоос нэлээд хараат хэдэн дөр юун зарцуулсныг хүртэл хянаж тэд мөнгнөөс болж байнга ширүү маргалддаг гэж мэдүүлсэн. Jennifer хүүхэд асрагчдаа Фатис өөрт нь хэд хэдэн удаа гар хүрсэн талаар хэлж өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалахын тулд нүүхэр шийдсэн талаараа ч ярьж байж. 2019 оны 6 сарын 1-нд баривчлагдсаныхаа дараа Фатис 6 сарын 3-нд нь GPS төхөөрөмж зүүж пассвортоо хураалгаж хүүхдүүд болон Jennifer-ийн гэр бүлийнхэндээ холбоо барихгүй байх нөхцөлтөөгөөр $500,000 төлж батлан даалтанд гарсан. Тус оныхоо 9 сарын 4-нд нь дахин баривчлагдаад мөн л ижил нөхцөлтөөгөөр ижил үнийн дүнтэй барьцаа төлж гарсан. 2020 оны 1 сарын 7-нд хүн хулгайлах, хүн алах зэрэг үндслэлээр дахин баривчлагдсан ч дахин $6 сая барьцаа төлж суллагдсан ч гин буруутайг тогтоох шууд хурал болохоос өмнө 1 сарын 28-нд гэртээ гараждаа амиа орлох гэж оролцсон. Яралтай эмнэлэгт хүргэсэн ч 2 хоноод нас барсан. Тэр нас барахдаа ямар ч буруугүй болон Jennifer-ийн өвхөлд өөрийгөө холбоогүй гэсэн захиан үлдээсэн байсан. Тэр эцсийн хүртэл өөрөө бол хэрэгээ хүлээгээгүй, Jennifer-ийн зохицож олдоогүй. Мишель ч мөн ижил нөхцөлтөөгөөр барьцаа төлж суллагдсан байсан. Фатис өгснээр бүх анхаарал Мишель дээр төвлөрч шүүх ажиллагаа үргэлжилсэн. 2024 оны 3 сард Мишелийг аллах хийхэд оролцсон нотлох баримтыг устгасан, мөрдөн байцаалтанд саад учруулсан хэрэгээр яллах дүгнэлт гаргасан. 2024 оны 5 сарын 31-нд Мишель 20 жилийн хорих ял оноос нь ч биеэр 14.5 жилийг эдлүүлж үлдсэн хугацааг нь тэнсэн харгалзахаар бол шүүхийн шийдвэр гарсан. Тэр одоогоор бол шоронд ялаа эдэлж байгаа. Гэхдээ дахин дав заалдах шатны шүүхүүд бол хүсэлтээ өгсөн байгаа юм бэлээ. Тэгэхээр энэ хэрэг бол эцэслэн шийдэгдээгүй гэсэн үг. Цаашид хэрэг бол үргэлжлүүлж магадгүй. Хэрвээ мэдээлэл дахиж гарвал би энэ бичгийнхаа доор комментээр оруулна. За тэгээ өнөөдөр энэ дугаарыг маань энэ хүртэл сонсон та нартай маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.